улам бадраад ирсэн Монгол улс талаас бүхэнд нармын шийсэн чулуун үрсэн олбор гэж. Өөхөн дингийн гэрэл сүмэлж байсан айдын гэрт Иличийн дэндүү баярын нээж биелээ. Ядадад цэглэн эрчим хүчийг өөрсдөн үйлдвэрлэж, судас мэт салаалах шугам сүлжээгээр түгээж, аж үйлдвэрийн зүрхийг тэтгэж, ахуй соёлынхон төвшин өргөж, амьдралынхаа өнгөийг засаж байна. 50 жилийн өмнө төв цэглэн станцын нэгж хүчин чадал 4,000 кВт байсан бол одоо баригдаж байгаа 4-р цэглэн станцын нэгж хүчин чадал 100,000 кВт болж 20 дахин өссөн эрчим хүчний салбар дахь техникийн дэвшил хөгжлийн нүүр царайг бэлгэний харуулж байна. Нэг хүн ногдох эрчим хүчний нөөцийн хэмжээ цэглэн станцын 1000 хүн ногдох суурилагдсан хүчин чадал зэрэг үзүүлэлтээр ойрхол орнууд Аз Африкийн нэлээд орноос төрүүлж Аз зэвд эрчим хүчний хангамж сайтай эхний 10 орны нэг болсон. Манай улс эдийн засгийн харилцан туслах зөвлөлийн цэглэн эрчим хүчний байнгын комиссад 1973 онд гишүүнээр хэлсэн орсноор энэ салбарын шинжилгээ ухаан техникийн хэвтийн төлөвийн улс төр эзэн хөгжилтэй уялдуулан боловсруулахад хамтран ажиллаж комиссийн бүх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болсон. Мэдээж утас ээлээс өгснүүлээд уурхай барилга хөдөө аж ахуйд цахилгаан дулааны эрчим хүч хэрэглэхгүй цэг салбар нэгж өгөө болжээ. Мал услах, нээсах, цагаан эдийн боловсруулах зэрэг Монгол хүн олон мянган жил гараар хийсээр ирсэн уламжлалт ажлуудаж одоо цахилгаан эрчим хүчээр газар хаан болсон байна. Цагаахан хүний маань ноос үстэд цахилгаан эрчим хүчний эд шийдэх чанар сайтыг үтэйд хүн болж дотоод гадаадын зах зээл дээр үнэ хаягдуулж байна. Цэглэн эрчим хүч хай чанар сахалгуулж чадна. Угааж арчиж энэ дүүдэж чадна. Daarуул дулаацуул халуусуул сэрүүцүүл чадна. Энэ читгэнгүйгээр өдөр тутмын маань ахгүй амьдрал төсөөлөгдөж хэцүү болжээ. 1922 онд Надайхан уутайг улсын үйлдвэр болох шийдвэр гарч нийслэл хотод 24 кВт-ийн хүчин чадалтай дизель станц ажиллаж эхэлснээр төлөс эрчим хүчний аж үйлдвэрийн тулгын чулуу тавьсан юм. 1930 оноос зөвлөлт толгойд улсын өгөөмөр тусламжаар аж үйлдвэрийн комбинатыг барьж анхны дулаан цахилгааны төвийг тус комбинатын бүрэлдэхүүнд оруулан байгуулсан манай эрчим хүчний хөгжилд тулгуур баг нь болсон юм. Зөвлөлт толгойд улсын тусламжтайгаар том хүчний цахилгаан станц байгуулах шийдвэрлэсний үндсэн дээр аж үйлдвэрийн комбинатын их хашаан дотор зөв цахилгаан станцын анхны суурийг тавьж байхад би оролцож байлаа. Тэр үед зөвлөлийн мэргэжилтийн багш Шөрөнков, Баганов станцын суурийг тавьхад хэлэн тэмдэглэсэн надад чинь сайн буян гоёрыг сонсож байна. Багш нарын сургамжаар би болон манай бусад нөхдүүд ишийг сурч техникийн мэргэжилтэн болж чадсан юм аа. Үнэн сэнний 1932 оны 9-р сарын 22-ны дугаар үжилтэй мөн түүний хамтаар эдгээр үйлдвэрийн газар нь мотор хэмээх ихээхэн хүчтэй машиныг жолоодон хөдлөх хүчин хэрэгтэй болсон. Үүний хүчийг далгуулахын тулд тусгай цахилгаан хүчин гаргах нэгэн ихээхэн өндөр байшин барьж түүний дотор цахилгаан хүчийг гаргах их зуух барих гэж байна гэжээ. Аливаа хөгжил дэвшил гэрэл гэгээг араасаа дагуулдаг хойно улс орон хөгжиж хот суурин олширч үйлдвэр уурхай нэмэгдэх тутам тэдгээрийн эрчим хүчний хэрэгцээг хангах шаардлага урган гарсан юм. Монгол Ардын улсуудын 15 дугаар хүрээр батлагдсан намын програмд өөрийн нөөц зүйлийг дээд хэмжээгээр ашиглаж цахилгаан станцыг олшруулан хүч чадлыг нэмэгдүүлэх, цахилгаан дамжуулах өндөр хүчтэй шугам тавьж тус орны нэлээд газар эрчим хүчний төвлөрсөн систем байгуулах, чулуун өөрсний орд ашиглах, бусад төрлийн төлөс эрчим хүчний угсруулж хэрэглэх зэрэгээр төлөс эрчим хүчний үйлдвэрийг илүү түргэн хурдцтай хөгжүүлэн улс ардын аж ахуй, хүн амын цахилгаан эрчим хүч,
Түлшний хэрэгцээг улам бүр сайн хангах зорилт дэвшүүлэн тавьсны дагуу Чойволсон, Сүхбаатар хотод Баян мөлгийн туссан цэнгэл хар хоринд чулуун үүсээр ажилладаг дулаан цахилгааны төвүүдийг барьж байгууллаа. Ийм цахилгаан станцуудын нийлбэр хүчин чадал 1980 онд 230,000 киловаттт хүрчээ. Нарийн төмөрсөн ашиглалтанд орсноор эх орны хойд хилээс өмнөд хязгаар хүртэл цахилгаан дэнлүү асааж гэрлийн шугам татсан юм. Ухаамиг төрчин хүчний үйлдвэр байгуулсан эх орон даяар цахилгаан хүч түгээн дэлгэрүүлэх явдлыг ихэд хурласгасан чухал арга хэмжээ боллоо. Улаасардын иж ахуй соёлыг хөгжүүлэх 3 дугаар 5 жилийн төлөвлөгөөний гол чухал объект Дарханы ижүүрийн зохицол зургийн гол зэрэг болсон Дулааны томоохон цахилгаан станцыг 1966 онд ашиглалтанд оруулснаар аж үйлдвэрийн чухал арьяануудыг хамарсан эрчим хүчний ирээдүйн нэгдмийн систем байгуулах бааз бий боллоо. Тусгай станцын нээлтэн зөвлөлт улсын коммунистийн зургийн ерөнхий нарийн бичмээр Леонид Терешин Монгол Ардын улс орны төвхөрөний нэгдүгээр нарийн бичмээр нөхөр Сэтгүнбанаар оролцсон эрчим хүчний амьдрал мартагдахгүй үйл явдал болсон юм. Нарийн Монгол Улсын нэгдүгээр навет ажилтан эрчим хүчний өвгөн ажилтны нөхөр Ямбач ярьж байна. Эд Монголын эрчим хүчний тухай ярихдаа зөвхөн танд нөхцийн тусламжийн тухай ярихгүйгээр өнгөрч басхгүй маа. Монголын эрчим хүчний хөгжил гэдэг бол зөвлөлтийн тусламжны нэг их одоо илэрэл нэг их одоо тодорхойлолт болж байгаамаа. Дахин олон үйлдвэрүүд шин дахин сүнжирлэн босож түүний олон үйлдвэр цементийн завод, силикат тоосхны үйлдвэр, вашин үйлдвэр, комбинат, нэг дэдийн үйлдвэр гэх мэт олон арван үйлдвэрүүд ажиллаж байгаа нь энэ станцаас тэжээгдэж байгаамаа. Дарханы Дулааны цахилгаан станц тэр үеийн нэг хэсэгтэй манай хамгийн том цахилгаан станц байлаа. Энэ станцд анхудаа цамхаг үгүй улс хөрөнгө байгууламж мөн 110 кВт-ийн хүчтэй бүсгүйтэй станц хуваарьлах байгууламж барьж орчин үеийн автомат холбоо технологийн системээр ижүүрэн хангасан юм. Эрчим хүчний салбар одоогийн байдлаар далшхан үйлдвэр аж ахуйн газартай жилдээ 600 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон салбар болж аж үйлдвэрийн хөгжлийг хөтөлж явна. Түлш эрчим хүчний үйлдвэрийг цааш төрүүлэх хурластай хөгжүүлэхэд намаас онцгой анхаарч 7 дугаар 5 жилд аж үйлдвэрт оруулах хөрөнгө оруулалтын 50% энэ зорилгод зарцуулахаар төлөвлөж байна. Эрчим хүчний салбар аж үйлдвэр төрүүлэх хурластай хөгжиж байгаагийн нэгэн адил эрчим хүчний ажилтан ажилчдын дунд социалист уралдаанд хошуучлагч шинийг санаачлагчид олон байна. Шинийг санаачлах бригадын хөтөлбөр өрнүүлсэн инженер Давгад Орж, аж үйлдвэрийн авиат ажилтан Давгад Орж, турбины машинч Ардын хурлын депутат Балд Орж, хөтөлмөрийн баатар Гагнуурчин Дистэй, шинийг санаачлагч Ардын хурлын депутат Түрэг Бандрагч нарын нэрийг орон даяар амдах байна. Гэсэн 26 оны цахилгаан станц 500 кВт-ийн хүчтэй байсан. 1934 онд үйлдвэрийн комбинатын цахилгаан станцыг ашиглалтанд орж яваад ирээд очиж ажилласан. Тэгээд ажиллаж байхад тийм ээ. Бацсахгүй гач хэлээс тоохчин хийж байгаа цахилгаан комбинатын анхны дараагаар томилуулан ажилласан юм. Үндэсний мэргэжилтэй боловсон хүчин гэж бараг байсангүй. Ажлын болог зөвлөлтийн мэргэжилтнүүд л нугалдаг байлаа шүү дээ. Цахилгаан гэрлийн хороо 1930 онд 20 ажилчинтай байсан бол
одоо эрчим хүчний салбарт 10,000 гаруй хүн ажиллаж байна. Зөвлөлт холбоотой дээд мэргэжил эзэмшсэн Монгол инженерүүд манай эрчим хүчний хөгжилд зонтолох үр гүйцэтгэж байсан бол Монгол Улсын их сургуулийн дэргэд дулаан цахилгааны эрчим хүчний жинхэнэ бүхий эрчим хүчний факультет нээгдсэн жилүүр олон арван үндэсний мэргэжилтэн бэлдэх уурхай боллоо. Энд 100 турбины ашиглалт цахилгаан шугам сүлжээ эрэлхэн галт зэрэг үндсэн гол мэргэжлийн инженерүүд бэлдэж байна. Багш нарын мэдлэг мэргэжлийн төвшин заа гаргал дадлага лабораторийн тоногдох хөрөмж сургуулийн чанар жилээс жил сайжирч байна. Улсын эрчим хүчний салбарын хөгжлийн нэг чухал алхам нь эрдэм шинжилгээ зураг төслийн бие даасан институттэй болсон явдал юм. Өнөөдөр энэ институт орчин үеийн тоногдох хөрөмжөөр тоноглогдсон их хүч чадалтай нүүрсний уурхай, 110 кВт-ийн хүчтэй үхий цахилгаан дамжуулах шугам, дэд станцын зураг төсөл, салбарын үйлдвэрүүдийн техник зохион байгуулалт, их засварын ажлын төсөл боловсруулах хүч чадалтай болсноос гадна тус салбарын өмнө тулгамдсан шинжилгээ ухаанд үйлдвэрлэлийн асуудлыг шийдвэрлэж байна. Тус институт одоо жилдээ 2 сая ширхэг төгрөгийн зураг төслийн програмд ажил гүйцэтгэж, шинжилгээ ухааны техникийн төлөвлөгөөний дагуу 20 орчим сэдвт ажил хийж байна. Энэ ажиллагчдын 70% бүрэн дэд боловсролтой, эрдэм шинжилгээний ажилтнуудын 25% эрдэмийн хэрэгтэй. Эрчим хүч эрдэнэ туулын бэлд хөдөр бодлож, шарын голын уурхайд нүүрс гаргаж, сүүний ферм дүнээ сааж, малчны хотод гэрэл сааж байна. Энэ түүнийг уудын хэч рүү, уурхайн гүн рүү, тавын айл руу хөтлөн байна. Эрчим хүч хэрэглэгчийн хооронд гүрэн цахилгаан шугам сүлжээ. Анхны цахилгаан станц эрчим хүчийн шууд генератороос түгээж байсан бол 1928 онд анхны дэд станц байгуулагдаж, улмаар 2000-6000 вольтын шугам барьж эхэлснээр одоо 110 кВт, 220 кВт-ийн цахилгаан дамжуулах шугам барьж байгуулдаг боллоо. 1967 оноос тус орон цахилгаан эрчим хүчний анхны систем үүсэж, их эрчим хүчний үүсвэр тавигдаад одоо зөвлөлт болоод улсын Сибирийн эрчим хүчний нэгдсэн системтэй зэрэгтэй ажиллаж байна. Эрчим хүчний аж ахуйн системд цахилгаан сан техникийн угсралтын нэгдсэн тэрээс мөн эрчим хүчний удирдах газрын дэргэд дизелийн албыг байгуулж, нэр барих барилга байгууламжийн цахилгаан сан техникийн угсралт, цахилгаан шугам сүлжээ, дизель станцын угсралтын ажлыг хариуцуулан гүйцэтгүүлэх болсон эрчим хүчний үйлдвэрүүдийн хөгжилд чухал үр гүйцэтгэж байна. 1974 онд төвийн эрчим хүчний системийн нэгдсэн засварын газар байгуулагдсанаар цаашдын эрчим хүчний салбарын цахилгаан дулааны тоноглолын их засвар, техникийн шинжилгээ, эрчим хүчний барилга угсралт, засварын бас нэг чухал мэргэжлийн байгууллага болон хөгжиж байна. Манай улс анхны 1 тэрбум цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд 56 жил зарсан бол 2 дахь тэрбум цахилгаан үйлдвэрлэхэд 5 жил гарсан хугацаа, 3 дахь тэрбумыг гаргахад 3 жил шаардах болсон эрчим хүчний хөгжлийн их алхааг харуулж байгаа юм. Манай цахилгаан эрчим хүчний хөгжлийн түүх нь Монгол зөвлөлтийн арга түмний нөхрөлийн өгөөмөр үржимийн нэгэн баталгаа юм. Манай анхны дулааны цахилгаан станцыг зөвлөлтийн барилгачид 1934 онд барьж өгснөөс хойш
Уул станцыг олон удаа өргөжлөх, өндөр хүчин чадалтай шинэ станцууд барих, 110, 220 кВт-ийн өндөр хүчтэй шугам барьж байгуулах нүсэр ажлыг Дархан ТЭЦ-строй, Улаанбаатар ТЭЦ-строй, Чойгосон ТЭЦ-строй, Эрдэнэт энергострой, Монгол энергострой зэрэг зөвлөлтийн барилга ухтралын трестүүд барьж явуулсан юм. Одоо ч манай төлөвчний ажилтны сар болсон Багнуурын гижүүрийн цогцлоор Улаанбаатарын дөрөвдүгээр цэвэн станцын барилга байгууламж ухсралтын ажлыг зөвлөлтийн техник мэргэжилтнүүдийн тусламжаар байгуулж байна. Товарищи, мы с вами находимся на строительной площадке Улан-Баторской ТЭЦ номер 4. Станция строится по согласованию советско-монгольского правительства. Станция будет уникальная, достойная любого города Советского Союза. Здесь будет 4 турбины мощностью 380 тысяч киловатт и 4 котла, каждый паропроизводительность 420 тонн в час. Каждая турбина превзойдет любую турбину, построенную здесь, в Монголии, примерно в 3 раза. Монгол энергострой трестийн дарга Феоктист Иванович Бахтаев ярихдаа зөвлөлт Монголын засгийн газрын хэлэлцээрийн үндсэн дээр баригдаж байгаа Эмчилбэн станцад 380 мянган киловатт нийлбэр хүчин чадалтай 4 турбин, цагт 420 тонн уурах чадал 600 ажиллах юм. Зөвхөн 3 турбин 300 барихад л Монголд ажиллаж байгаа бүх цэвэн станцын хүчин чадлаас давах юм гэлээ. Улаанбаатарын дөрөвдүгээр цэвэн станцыг ашиглалтанд оруулснаар системийн суйрлуулсан хүч чадлын 60% нь их хүчний тоног төхөөрөмжөнд ноогдох болж, энэ системийн хэмжээгээр үйлдвэрлэх бүх цэвэн эрчим хүчний 65% гаргах болно. Тонн цэвэн галдаж, тоондоо мөнгөнөр дээдлэг их үйлсэд зөвлөлт холбоот улс материал техник мэргэжилтний тусламж байнга үзүүлсээр байна. Монгол Ардын улс хурлын үйлдвэрт үндэслэгдсэн Оросын хөсөлчдийн галголомт байсан инновашн манай анхны цэвэн станцуудын нэгийг 1923 онд байгуулж, тэндээс нийслэл хотын анхны соёлын төв болох Нардомыг гэрэлтүүлэх ажлыг зөвлөлтийн хүмүүс хийж байжээ. Хааны ордын бүхэл харанхуй байсан Монгол орн өнөөдөр эрчим хүч хэмээх мөнгөний нартай болсон. Энэ нарны ачаар ажиллах, сурах, амрах, цэнгэх харанхуй саадыг хэмбэлж, шөнийг дэгээтэй өдрийг өгөөжтэй болгоо. Тэгэхэд эрчим хүчин нар хэн турган мандсан биш. Энэ нарыг зөвлөлт нөхдийн хамт 60 жилийн турш барьж байгуулсан юм. Талын масны хүү бурамтагдан хөтөлж явна. Энэ шугам ангамл говийг туулж, алтайн даваагч давна. Хотыг алгасалгүй дийлгүүлж, хотол даяар мөнгөний дэнд басан. Зөвлөлт засаг дээр улс орноо нийтээр нь цэглгаанжуулсан нэмбэл коммунизм болно гэсэн. Иличийн сургаалыг манай нам алхан тутамдаа мөрдөж яваагийн үр дүн энэ байна.